Everybody listen up. Өнөөдрийн зочноор UB's finest Miss Марчгаа. Жаасан уу? Сэмбэнэ. За маш өөрөө зориуллаа баярлалаа. Баярлалаа. Хичээл нойрд бол зөндөл юм байна да. Шинэ уран бүтээлүүдээс гадна нөгөө тоглолтын үйл ажиллагаа гээд тэгэл тоглолт шинэ уран бүтээлүүд бас хувийн ажлууд гээл аялах загвал гүйж байна да. 4 сарын 11-нд тийм 4 сарын 11-нд асаа цирктэр тийм. Гэтэ ганцаар биш гурал байсан те. Агиматагаа тэгээд баяр цэцэгчтэй. Вау. Харин тийм. Тэгээ би нөгөө нэг постерыг харсан чинь юм 3 өнгө байсан шүү дээ. Ийм цэнхэр улаан ягаан. Тэрээс айгүй сонирхолтой байгаа. Тэр гэхдээ ямар нэг утгатай юу? Эсвэл та улаан өнгөнд дуртай юм уу? Тэр утгатай. Тэр болохоор нөгөө ягаан өнгө нь болохоор нөгөө эмэгтэй хүний юм дөнгөж юм нөгөө татагдчихж байгаа ч юм уу те хүчтэй сэтгэл хөдлөлийг тодорхойлсон. Тэгээ улаан өнгө нь болохоор нөгөө эмэгтэй хүн өөрийгөө альва асуудлаас бол альва одоо өөрт нь тохирохгүй нөхцөл байдлаас авч гарах чадвар. Тэгээ цэнхэр өнгө нь болохоор тогтвортой бөгөөд өөрийнхөө байр суурь дээр ингэ зогсож чадж байгаа тэгсэрний эмэгтэйлэг гэсэн. Ямар хөөрхөн. Тийм 3 уур амьсгалыг илтгэж одоо ерөнхийдөө оруулж байгаа гэх юм аа. Улаан нь ерөнхий юм өөртөө ихтэй. Би алнаа. Бүгдээрээ өөртөө ямар ихтэй, өөртөө амар хайртай бүтнийг чадна гэсэн маргалмөрхүү. Тийм хайр хүч чадал тэгээд юм одоо тарих талаас одоо тэг хүний оюун бодол гэсэн юм 3 эмэгтэй хүний хамгийн цогц эмэгтэй хүн дээр айгүй гоё ингэж нөгөө баланстай тэгээ уян налархаа одоо төвлөрч чаддаг тэр 3 шин чанарыг төлөөлж ингэж хийж байгаа гэх юм уу? Вау. Тийм. Та 3 дуу хийж байгаа юу хамтдаа? Бид гуруулаа дуу хийж байгаа. Хамтдаа биш. Хамтдаа бишээр одоо яг энэ концепттай зориулсан. Агим болохоор яг тэр одоо нөгөө нэг одоо дөнгөж эмэгтэй хүний татагдах тэр хүчтэй мэдрэмжийн зориулсан. Би болохоор юм бие хүний жоохон төлөвштэй шин чанар зориулсан гэх юм уу? Тийм. Гэтэ энэ айгу феминист сонсогдоод байна. Тийм. Гэтэ үзэсгэлэнтэй феминисттэй ч гэсэн гоё шүү дээ, тийм. Яа. Тэгээд бас нөгөө баяр цэцэгч маань болохоор одоо яг юм зүгээр ингээ бүх талаараа ингээд нэг юм эмэгтэй хүн гэдэг нөгөө нөхцөл дээр ирж байгаа тэр гоё шин чанар гэлтгсэн юм 3 шин чанартай тийм. Окей. Хоёуланд нь ийм 3 сонголт байна. За. Энэ болохоор шинэ жил гарсан special edition гэхгүй юу? Энэ шаргаа бодвол арай нэг юм зөөлхөн хамтдаа санагдсан надад. Энэ болохоор бүр нэлээд зөөлхөн rosé limited edition. Арийн амараа. За тэгвэл бүр зөөлнөөс нь за тий амсч үзье тийм. Тэгээ энэний араас хоёлаа коктейл ууцгаа. Чиний гарын коктейл. Cheers. За cheers. Ямар гоё юм бэ? Ер нь багада ямар хөвтэйсэн бэ? Багасаа дууддаг байсан уу? Ер нь багада ер нь яг нэг юм дүр байдаг даа. Багада бол би үнэхээр багасаа хөгжмөдөд амар хайртай хөвтэйсэн дуулдаг. Тийм. Багасаа л уу? Тийм. Одоо дуу хөгжмөдөд ер нь багасаа амар хайртайсэн. Чин хөгжмөжийн коллеждээс би байсан шүү дээ. Тэнгууд нөгөө тэр орчин ч гэсэн айгүй их тийм одоо нөгөө юм урлагийн хүмүүсээр дүүрэн. Тийм ингээл тийм тэгэл хүүхдүүд нөгөө завсарлагаанаараа ч гэсэн нөгөө найзууд нь ингээл төгөлрөө ураач юм уу хийлээ тоглож л байдаг. Тэгэл тэр том одоо хөгжмөдийн тухай ярьж л байдаг ч юм уу тийм. Тэгээд манай аа бас айгүй урлагийнтай подлич авах салбарын ер нь айгүй урлагт тартай. Ер нь миний бодлоор зарим урлагийн хүмүүсээс ч илүү урлагийн юм шиг санагддаг тийм. Тэгэхээр надад бас айгүй тийм мэдрэмжийн хувьд айгүй сонирхолтой хөглөжсэн гэх юм уу? Одоо жишээ нь завхан руу бид нэр ингээм хамт явж байгаа завхны солонготын даваа тухайн үед бол амар байсан хгүй. Одоо ингээд зам амар гайг болсон. Нэг хэсэг байдаг. Зам нь хэцүү. Тийм. Тинчээч очингуудаа нөгөө Томас Ньюмны хөгжмөд сонсгодог ч юм уу. Тэгээ за миний охин ямар мэдрэмж төрж ийн ч гэдэг юм гэж хэлсэн юмсагаар. Тэгээд би тэрийг одоо амар тод санддаг. Тэгээл тиймэрхүү нөгөө нэг юм айгүй сенситив амар юм нөгөө төвчүүх юм бэ. Им айгүй хурц тэгээ айгүй том мэдрэмж төрүүлжсэн хэсгүүд миний хүүхэд насанд айгүй их байсан учраас ер нь би ингээд хөгжмөнтэй холбогддог байсан ч гэсэн хүүхдээ урлагтай амар хайртай байна. Тэгэж та баг багасаа характераа олж авсан уу? Ер нь дуулахдаа би нэг иймэрхүү характераар, иймэрхүү юм өнгө аясаар гэдэг юм олж авсан багтаа. Тэр бол маш удаан явцтай би болдог гэж би бол өөрийнхөө туршлагаас хэлнэ. Гэтэ яг хүн болгоны харьцаа адил гэж магадгүй л дээ. Тэгээ миний туршлагаас бол
эхлээд хоолойнд байгаа боловч тэр харизма нь орж ирээгүй. Тийм тэгээ эсвэл чадвар нь ингээд техникийг байгаад байгаа боловч тэр бие хүн төлөвшөөгүй гэдэг ингээд айгүй олон эсгүүд өгдөг юм шиг санагддаг байхгүй. Тэгээ явандаа хоолой, техник нь бие хүн харизма гэх бүх юм ингээд зохицуулаад гэлэхээр юм цаанаасаа юм ингээд юм авратай ингээд яг юм ингээд бий болж эхэлдэг ч юм уу. Хизээ ер нь би дуучин болох юм байна гэдгээ мэдсэн би. За ер нь л энэ миний юм байна. Бүр нэг жоохон бахтай нөгөө шинэ жилээр нэг юунд оролцоод нөгөө урлагийн үзлэг гээд сургуулиуд ээ. Тийм. Тэгээд тэрэн дээр нөгөө фонограмч байхгүй, юу ч байхгүй. Тэгээд тэрэн дээр би нөгөө Whitney Houston I always love you. Бүр тэрийгүү багтаа юу? Тийм, тэрийг яг дуулж байгаа. Микрофон бариад дуулсан юм шүү. Тийм шүүд. Тэгээд дуулж байхдаа бол яг за энэ айгу гоё зүйлүүд юм байна гэж бол хамгийн анх тэгж мэдэрч ирсэн. Тэг яг тэнцээч бас яг дуучин болчих гэж бодож байгаагүй л те. Зүгээр л явцын дүнд яг үнээр хамгийн их татагдж байгаа дийлэнх зүйлс нь яг хөгжимтэй холбогдолтой болж эхлэв. Энэ ингээ хүмүүс амар их боддог байхаа 17 насыг дуулахдаа та 17 настай байсан уу? 17 насыг анх дуулахдаа би 15 таа байсан. What? Тийм. Тэр яг энэ амар юм гоё зөв. Тэр шорт нь бүр амар iconic-тэй юм. Амар гоё шорттай ингээ зогссон. 15 таа байсан уу та? Тэрэн дээр бол 16 таа байсан. Яг 15-ыг дуулж байхад бол өшөө 17 дуулж байхад 15 таа байсан санаж байна. 15 билүү дараа зурган дээр 15 билүү 6 таа байсан санагдаад байна тийм. Гэтэ би тэрэн дээр бол та нар чи анзаарсан бол ингээ уйлцсан байдэн шүү дээ. Тийм. Тэгэд би өөрөө тийм шорттой тийм хувцастай ахуулна гэж юусоо бодоагүй. Тэрнээс цаанаасаа тэгэхээр би тэрэндээ ерөөсөө өөрөө ойлгож өгөхгүй тэрэндээ ингэж яаж өгөхгүй. Тэгээ бүр ингэж уйлцсан зураг даруулсан бид яг зарим хэсэг үдтээр нь тийм юм. Тийм үү? Юу одоо байгаа вэ гэдэг гэнэ. Би ерөөсөө ийм загвар хүмүүсмөөргүй ингээд үү. Тэгээ тийм л байсан баг. Тэр чинь ичимхий байгаа шүү дээ. Амар ичимхий байсан үе тийм. Тий. Тэгээ яг би нөгөө бүр 89 илдэг хүүхдээ жагаад тэгээ огцом бүр ингээд 47 8 ил хүртлээ турж ирсэн аахгүй юу. Тэгэнгүүт нөгөө стил миний нөгөө биеийн туранхаалцсан ч гэсэн би сэтгхүү минь яг юм 80 стилтэй хэвээрээ. Тэгээд ингээд тим юм дээр ингээд хийхээр би нэг юм юу болоод байгаа юм. Тэгээд ерөөсөө тэрэн дээр нэг юм тийм. Тэгээ яж жоох хүүхдээс юм чинь. Бараг 10 дугаар анги гэсэн юм уу? Бишээ. Тийм явцаасан баг тий. Тэгэхээр сургуулийнхан бас харах бах таа гэлсэн. Сургуулийнхан харах бахтаа гэхээс илүүтэй амар бүдүүн гизтэй гарчих үү дээ ч гэдэг. Тийм л яг үнэ юм бодчихсон. Тэрнээс ерөөсөө тийм нөгөө дараагийн түвшний үнийг бодохч. Миний одоо жишээ нь одоо өсвөр нас байсан үеийг одоо ингээд бодохоор одоо байгаа хүүхдүүдээс 2 дахин өсвөр хүүхдүүдээс шиг санагдаад байдаг байхгүй юу? Тийм. Том болсон. Үгүй хүүхчиг илүү хүүхчиг тийм. Тэгэхээр тухай тийм алсын хараа гэхээс илүүтэй ер нь л амар инээтэй боддог ч юм уу тийм нэг юм. Одоо ингээд гидсэн бондгор байвал яах юм тийм. Тэгээд ойлж билдэг чинь. Анх дуучин болж байхад нь хүмүүс яаж хүлээж авч ирсэн бэ? Яг ингээд анхны дуугаад зал тэр нь ингээд амар хит болол хүмүүс амар одоо хүртэл хүмүүс сонсдог. Хараа өстө жинхнээсээ gossip гэдэг юм чи миний үед амар байгааг байхгүй юу? Дагалдаж тийм нөгөө ирэх хотын үед шүү дээ нөгөө шүүмжлүүлэх, доромжлуулах үг хэлээр одоо янз бүрийн гадаад үзмжээрээ доромжлуулах гэдэг юм уу те. Дагалдах зүйлс дээр би ямар ч ойлголтгүй миний хамгийн дуртай юм бол тэр студид ороод дуулаад үзчих юмсан л хийдэг тийм бодол байсан. Тэгэл яг тэрийг хийгээл араас нь тэр нөгөө орж иж байгаа эсвүүд надад айгүй хүн дээр цэцчихсэн тухай үед. Тийм тэр чинь ингээл миний ээжийн насны үеийн хүртэл юм ихтэй ингээл энэ хүүхэн гэл ярьдаг ч юм уу тийм ингээл тэнгуү шоо шоконд ороод чинь би чинь ингээ нийгэмшил одоо юу гэдэг нийгэмшилж айгу муу орцсон маш нийгэмшилж хэмжээгүй тийм байгаа үед жишээ нь тэр орж иж юмнууд бол айгу тухайн үед л айгу онцгой байсан. Тэгээд тэр ч гэсэн айгу их трама болж исэн бах гэж одоо л тийм хүмүүсийн сонсохоор юу шүртэй гэж боддог ч гэсэн яг миний хувьд бол үнэхээр хүндээ насын сонсол угаасаа амар жоохон байсан юм. Тэгээд шууд би чинь нөгөө мэдгүй автобусын дотор жишээ нь шууд явдаг. Тийм автобусаар явдаг гэсэн юм уу? Тийш автобусаар явна шүү дээ тийм. Тэгээд жоохон бондгоор тэгээд явж мангууд хүүхэн тийм ухаа хүн байсан юм уу? Тийм үү шууд ингээд парти хийлэнгууд яа гэж шууд гэртээ ороод би энэ чинь сэзэж гарахгүй ч гэдэг юм уу нэг тийм хүүхднүүд бол байсан. Гэтэ одоо харьцуулаад бодоход одоо үеийн залуучууд харьцангуй шал өөр бүр хэлтэй ингээ юу гэж хэлүүлэхээ ч гэсэн ингээд олон хүний жишгээс ингээд болохоос өмнө ерөнхий ингээд за би энийг ингээд бүр ингээд скип хийчих хэвээр за энэ дээр төлөрч гэдэг юм арай өөр менежд орж явах. Тэр их ч одоо бараг л хүн нийтл шиг байсан юм байна. Одоо бод тийм бүх юм амар натуралаараа тийм. Зүгээр бодож байгаа маа хурж ирсэн ээ. Гэж орч мэдээ тийм. Чи өөрөө яасан гэл. Тийм ngод хэл хүүхч байхгүй өөрийгөө ингээд амар олон юмыг шал араас нь ингэж зовж иж ойлгодог тийм процессээс энэ тийм. Хамгийн анхны тайз нь
Хэдэн настай байсан бэ? Гав ганцаархнаа гараад дуулж исэн үе. Харин тийм яг л 10 нөгөө 16 15 биш одоо яг том яг үнэхээр адвайсны стейжүүд дээр бол тийм 16 долоотаас ахтал ерөнхийдөө гарч ирсэн гэсэн. 16 7 8 9 20 гээл тийм. Тэгээ би яг тэр хоорондоо яжаад ерөөсөө урлагт ямар сонирхолгүй яг артист байх ямар сонирхолгүй. Гэтэ стил урлагт л амар хайртай. Хажуугаар одоо жишээ нь киноны төр жишээ синематик төрөлд амар дурлаж байгаа жишээ нэг юм. Тийм ингээл бүх цаг үед мань ингээл байгаа. Бүр одоо юу гэдэг амар бихтэй айгу сонирхолтой юм туршдаг хүүхдээс жоохон багтаа ч гэж яг одоо яг л 20 настандаа ч гэсэн ингээл автаамт говьруу хойлоо юм том юм нэг өсгөгч авч очиж байгаа л тэгээ яг тэнцээ ингээд том өсгөгчөөр юм нэг нар чингэж яхад тэгээ Pink Floyd юу гэж мэд манай Pink Floyd байхгүй гэтээ тэр үнэхээр миний ID биш шүү тэр чинь би амар iconic гэж хэлж байгаа манай аавын санаачлагаар тэгж хойлоо сонсч үздэг ч юм уу тэгээ масарт хойлоо шууд од руу ингэж гарч тэг хүчмэн сонсонгоо өмддөг ч юм уу гих мэтлээ ингээл миний юм одоо юу гэдэг ингээд гоё юм амьдралаас юм нэг урлагийг таашаах юм манад хизэж зогсоогүй тийм би өөрөө хийх байсан ч хийхгүйсэн ч оролцохгүйсэн ч урлаг таашаах процессыг хизэж минь амьдралаас ерөөсөө гарч явж байгаагүй тийм сонь юм хийдэг өөр ингээд өөр дээрээ юм сонирм одоо юунууд ингээд төрч үздэг ч юм уу тийм ингүүл гоё юм байна тэгвэл гоё юм байна тийм ингээд юмнууд байж ич хүн инний юм томорд юм байна ч гэдэг юм ингээд нэг юм оо тийм үү. Монгол юм биш үү? Ямар царайлаг юм бэ? Тийм байгаас Монгол биш юм шиг. Напогийнхан ийм монголчууд өөрсдөө жин хийж байгаа. Гэтэ амт мот амар дэжгүй. Хөөрхөн. За анх удаа тэгвэл ууж үзэхэндээ харин тийм. Яа, тэгээд сая интар хийсэн тий? Интар уу? Интар хийсэн тий жимсэнгүй юу? Агу. Strawberry, гүзээлтгэн, blueberry тэгээд интар чинь чири шүү дээ тий? Чири. Зүг гэстэй. Интар тий монголоор юу гэдэм бэ? Монголоор интар баха. Тэг чи орсоор заахаа мэдгүй ямар ч интар тэгэхээр хүмүүс ойлгочих واخа тий интар. Интар чири. Тэг интар гэхэр нэр юу гэдэг вүлээ? Ийм биш үү? Гингута хибискус сироп чи. Хибискус. Интарын нэр юу гэдэм бэ? Тэрийг бас нэр мэдмээр л юм байна. Тэр нөгөө мэддэг хүн байл доор комент хэлдэгэрэй гэж тийм. Хэлэх чанс олдоо. Монголоор чери юу гэдэм бэ? Интар юм уу? Минт хийнэ. Оо, наачин гоё да. Минт гоё тий. Сайхан алгадаа сэрээгээд өгнө. Бас тийм үү тий. Одоо ингээд үзэнгууд нэг үнэргүй байдаг хөөх. За та одоо үнэр нь үнэхээр гоё тий. Үнэрттэй. За одоо үнэрттэй. Бүр амар үнэрттэй. Ингээд сэрээдэг байхгүй юу? Хүмүүс мэдгүй байвал ингээд сэрээчж байгаарэ. Унтаад байдаг шүү. Айгу унтамхай. Ургамал шүү. Шикэрдэж үзэх үү? За тий. За. Хоёул эхлээд энэгээр хоёр захиж байна. Ингээд хэдвэ? Ингэж харуулад ёроолоор байлаа. Нэг хоёр гэ. За. За нэг хоёр. За. За одоо тэгсэн. Гоё байна тий. Амар энтертеймент. Энтертеймент. За. Оо яна би амар супер хийсэн үү? Үгүй. За. Жохон гар даад байгаад гар даарахаас өнөр нь бол амар гоё л байна. Өнөр нь амар гоё. За cheers. Өнөөдрийн шифт дээр хаад айгүй эмхтэйлэг, айгүй тийм айгүй ягаан гихтэй шүү дээ. Тийм байна. Ерөөсөө ч алкоголын ам тавихгүй шүү дээ. Ямаад яг юм гоё лимонтой жуус шиг. Таны сонирхдаг залуу ямар төрлийн залуу байдаг вэ? Миний сонирхдаг залуу гэвэл ер нь айгүй гоё артистлик хүмүүс байсан гэдэг хэрэгтэй. Тийм. Хувийн юм одоо хөгжмийн ч юм уу эсвэл зурдаг ч юм уу харах юмны ингээ хувийн сонголттой үнэхээр тэрэн дээр ингэж юм гэж байдаг ч юм уу те. Тэг ингээд тийм гоё тест хийдэг, тэрийг хуваалцдаг. Тийм хүмүүс айгүй дуртай. Урлаглаг, тийм урлаглаг. Тэдс над цаг гаргаад хамтдаа нэг одоо бүтэн том зүйл хийдэг ч юм уу те. Нэг юм ажлын тал дээр ч тэр бас амьдралын тал дээр ч тэр ядаж аялаад ирэх чадвартай. Хоёулаа хамт ингээд аялал тийшээ явъя, ийшээ явъя гэд
цаг гаргаад зориулаад ингээд төлөвлөө явах тийм хүсэл сонирхолтой ч гэдэг юм уу. Гэх мэт чинь зүйлс бол бас айгүй гоё ингэж нэгтгэх юм билээ. Тэгвэл амар сонио юм асуувал гадаад байдлаас нэг хоёр юм хэл гэвэл яг энэ зүгээр фантазлаад гоё мөрөөдсөн ч болно шүү дээ. Яг нэг тим юм байдаг да. Тим байвал гоё даа. Гэтэ гадаад байдлаас. Гадаад байдлаас гэх юм бол яг би ягч бүр тийм юм гэж яг хэлж мэдэхгүй. Гэхдээ надаас илүү царайлаг байл жоохон хэцүү л юм. Надаас илүү хөрхөө охин шиг царайтай ажид байгаад байвал надад ингээд гихэл хахтай тийм би. Гоё юм эр хүн шиг. Ерөнхийдөө би тийм жоохон юм тий одоо яг монголчуу тиймэрхүү царайтай ер нь хүмүүс нэг дуртай. Монголчуу гэхээр аднаач айгу сонирхолтой гэхээр одоо яг ийм жоохон шанаатай ч гэдэм үү нэг юм нүрний бүтцэн биеийн бүтцэн ч гэдэм үү те нэг тиймэрхүү юм жоохон ийм иршүүдүүд төрхтэй иршүүддүү маневртай байлаагүй зүгээр. Өндөр заах уу? Гэж боддог. Би уулын өнөөдөр хүртэл нэг хахтар өндөр ярьж байгаагүй. Одоо чи заа гэх юм бол би бодъё доо. Тэгээ ер нь аль тийм клик хийж чадчихлаа байвал тэр нь айгуу чухал надад санагддаг. Мөн байна. Тийм. Дон гэж орж ирэл. Оо. Сонирхолтой. Таны хамгийн удаан бичижсэн өөрөө бичээгүй гэж бодсон. Зүгээр л ингээ явцтай амар удаж бүтсэн дүү ямар дүү вэ? Удаж бүтсэн дүү юу? Нэг л юм нь болохгүй ингээл аянч нэг болохгүй санагдаад идэж юм амар их цасар ороод ингэж юм гисэн дүү. За одоо энэ сүүлийн ядаас гэж одоо яг тэгж байна. Тэрний болохоор яг би болохоор үг аян бол аль дээр бичсэн байж агаад тэрэн дээр ерөнхийдөө инструментал тэгээд өөр хөгжмийн найруулга гэдэг ингээд хүмүүс авч ингээд хийж байгаа. Тэгээд тэр манаас одоо хүртэл би ингээд гэл айгүй олон талын хүмүүсийн айгүй олон юм санаа орж ирээд ингээд ерөнхийдөө яг үг аян нь бол аль эрт би хийсэн. Тэгээд тэрэн дээрээ ингээд продюсинг өөр хүмүүс орж ирээд ингээд ажиллаж байгаа. Тийм юм олон хүмүүсийн ажил болж байгаа гэж хэлж болно. 100% одоо миний би стан гэсэн гэхээс илүүтэй тийм айгүй олон хүмүүсийн гар оролцсон тийм бүтээл болж байгаа. Вау. Тийм. Тэгвэл хамгийн богино хугацаанд зүгээр л ингээл окей гэж болцсон. Тэр гэхдээ одоогоор бас цацагдаг байгаа нэг байгаа. Roller coaster гэдэг. Тийм. Тэгээ тэрийг болохоор би хаяа энэ тэнд амьдаар одоо хөгжмөнтэй тоглохдоо жишээ нь бэй гэдэг хэлж залуу байдаг байхгүй бэй битэр хийжсэн. Тэр дээр маань хаяа энэ тэнд жилд нэгээс хоёруудаа л тоглодог. Surprise. Хизээч цацдгүй тийм шин одоо нэг битэрийн хувийн бүтээлээд байхгүй юу. Тэгээ тэр маань гоё ингээд яг хүмүүст амьдаар анх удаа сонсогдож шууд хүрдэг тийм уран бүтээлүүд юм байна бас нэг. Тэгэхээр хийлтэй байжж хийлтэй хамт ингэж хоёлаа бүр акустик зөвхөн хийл төгөлдөртэй ч явах нь янз бүр байдаг. Бүр ингээд юм reggae ингээд нэг юм юутай биттэй бөмбөртэй явдаг ч юм уу ч тохиолдлууд байна. За тэгэл янз бүрээр ингээд өөрсдөө хөгжмийн найруулга нь яаж хийж байгаа тухайн үеийн одоо банд маань яаж ажиллаж байгаа гэх жишээ нэ ингээд тийм гарч идэг. Гэтэ ер нь бол айгу сонирхолтой бүтээлүүд тийм. Амьд хөгжим ер нь дуучин дааж тэр сонсож байгаа хүндээ амар их гоё мэдрэмж өгдөг юм шиг санагддаг тий. Танд бас тийм байдаг уу? Амьд хөгжимтэй дуулах, фонограмтай дуулах. Амьд хөгжимтэй дуулах бол ерөнхийдөө дуучныг бол шал өөр төвшөнд бас авчиж идэг. Яг тэгэхээр бөмбөр нь нэг хүний нюанс, гитар нэг хүний нюанс, төгөлдрөөр нэг хүний нюанс гэдэг ингээ бүх юмнууд нэг хүнээс гарч байгаа учраас тодорхой хэмжээний өөр өөр гэсэн нюанстай. Тэгээд тухайн мөчөд ингэж гарч байгаа учраас тий артист маань чарлаад ахгүй эсвэл яагаад ахгүй ингээд мэдэрч дуулаад ингээд энэ чинь нэг юм бүхэллэг чанартай болоод ингэ гэдэг чинь бас ахаад нэг хичээл. Тийм. Тэр чинь хөгжмөнд ингээл хүмүүс тоглоод ингээд байгаа юм биш бас цаана маш үнэтэй алигаа мэдэрч тоглоно гэсэн үг. Жишээ нь бөмбөр бейс гитар хоёр би бинийг мэдрэхээр айгу гоё байдаг шиг. Яг ингээл тэр бүх хөгжмийг дуучин мэдэрч дуулна. Тий. Одоо би бинтэйгээ яг гоё ингээд хүний өгж байгаа миг авч сураад тэгээ хамтдаа ингээд нэг юм цогц гоё тоглож сурна гэдэг чинь бас ахаад нэг тустай бас суралцах хэрэгтэй. Тэгээд хэр зайлшгүй айгу үзэсгэлэнтэй бас юм процесс гэж хэлж байна. Вау. Ямар гоё юм бэ? Хамгийн юм lovey dovey маралжонгоо яран хизээсэн. Бага залуунаас байх болов. Нэг анхны хайртайгаа уулзрал ингээл тэгдэг штэ ингээл гэл ингээ явж байдаг. Ер нь бол л штэ. Би өөрийнхөө хамгийн одоо гоё залуунаас дээр байна гэж тодорхойлно нэгдүгээр штэ. Яг baby үе өнгөрөөд одоо яг юм baby mama төлөвлөсөн тийм ингээд
Тийм. Тэгэхээр энэ үеийг бол айгүй exciting хүлээж байна. Яг үнэ хэлэхэд одоо надад тодорхойлоход арай л эртээ гэж бодож байна. Тийм. Хамгийн гэдэг хэсгээ ярихад. Гэхдээ бүх цаг үед нь бол тодорхой хэмжээнд байсан. Их дунд одоо гэд ингээд өөрөө хэрвээ одоо хүртэхээр тодорхойлвол. Тийм. Хамгийн сүүлд гэхэд бол 2 жилийн өмнө яг тэр бол үнэхээр гоё байсан. Тийм. Тэр үе lovey dovey. Одоо ингээд таны одоо яг хамгийн тод санаж байгаа стил юу вэ? Одоо миний хувьд жишээ нь нэг юм өсгөтэй пүүз өмсдөг гэсэн. Тэр одоо энэ жил ингээд эргээ буцаад ирсэн. Тэр үед ингээд кет гэхдээ өсгөтэй тийм өмсөөл ингээд гэж явж байгаа гэсэн. Гэхдээ тэрийг одоо бодохоор жоо хичдэг. Тийм сонирхолтой стил юм шүү дээ. Ийм далиж холк тавьдаг ус шүү дээ. Манай их чим нэг өдөр гэртээ далиж холк тавьсан ирээл яг ингэж ордог. Тэгэл тэрийг байнга ингээд дэгс байхгүй. Тэгээд гэртээ ирснээр намайг харж яснаа надад ч бараг тайраад өгчлөө. Бараг тийм юм болж байгаа байхгүй. Тэгэхээр ийм гоё хөгжилтэй сонирхолтой тийм сони стил гэвэл таны хувьд юу бэ? Яг стил дээр гэх юм бол за стил 2000 оны угаасаа бүх iconic юмнууд орж иж байгаа. Цэнхэр нүдний одоо чинь Chanel хамгийн сүүл гаргасан тэр нэг цэвэр eyeshadow-нууд амар таалагдсан. Цэнхэр яг юм. Тийм. Тэгснэ ингээд liner нь болохоор ийм амар өөр юм glitterтэй ч шиг тийм ингээд нэг юм нөгөө нарийнхан өмсгтэй натурал ийм гэж ярихгүйгээр нөгөө нэг юм амар ч нэг юм dramatic байсан шүү дээ. Амар характертай тий. Би Barbie шиг харагдмаар байна гэдгээс үү яахгүй тий. Тэгэхээр шууд Barbie шиг баймаар байна. Би натурал хангалттай өргөн байж чадна. Гэхдээ би Barbie шиг байхад явахгүй гэж байгаа юм шиг тийм ийм характертай үе орж иж байгаа юм надад гоё санагдсан. Та тэгэж боддог байсан уу? Цэв цэнкрээр ингээд тэн тавиал. Наа. Би тэгж бодож байгаагүй. Ер нь нүрээ боддог байсан уу? Нүрээ боддог байсан. Гэтэ тийм одоо юу гэдэг нүднийхээ энэ дээр зохин дээр би ер нь ингээд юм тэн тавих тийм дуртай хүүхдээ байгаа байхгүй юу? Харин энэ спотуудыг бол би бүр 2012-3 оноос хойш тавьж гээсэн. Тийм үү? Тийм. Тэгэхээр чинь Euphoria гараад хүмүүс ийм спот тавьдаг болсон шүү. Чинь бүр Нью-Йоркийн нэг миний айгу алдартай бас ингээм нэг юм чичгдийн одоо нэг ийм performance тавьдаг усуд дээ шүү дээ. Нэг юм сонь зүйлс хийдэг тийм гиснэ нэг drag queen-ш нэг юм үйл явдлын сонин performance хийдэг. Гиснэ ийм afro-стэй нэг тийм айгу гоё артист юм хтэй байсан энэ тухайд. Тэгээд тэр маань бурхан болцсон. Гэтэ тэрний тэр надад хамгийн анх тэр нэг ярианаас би үзэж аваад тэгээд энэчний юм шитгэнүүдтэй тэгснэ ингээд юм өдөө тэрийг амар гоё тайлбарлаж майлбарлаа тэр надад айгу гоё хүрээ тэгээд тэрнээс хойш ер нь бол нүдэн зүгээр ингээд сормосын будаач малайн тавиал тэгэл ер нь спотууд дээр айгу анхаардаг байсан. Одоо хүртэл тэр чигтэй. Одоо нэмээд уруулаа боддог гэсэн тийм. Би чи Euphoria-гаас хойш ингээд хүмүүс юм нүднийхээ энд ингээд цигмик тавьдаг юм үүслэ гэж бодсон чи яг үндэ байсан л зүйл юм биш үү? Тэр чинь нэлээд дээр үеэс. Тийм. Өвжи байсан байх шүүгүй. Яа. Би бүр нэр ямар азар юм гоё контент хөтэлдэг болсон гэдэг. Бүр дандаа юм гоё шүтдэг ингээ холоос хардаг. Гэж зогсчих. Би хамгийн миний ихчтэй ойртох боломж нь бол караокед ороод дуугийн дуулах байгаа шүү дээ. Хүзэндээ зүс ингээл. Тэгсэн чи одоо би яг хажууд нь зогсоод ингээд. Тэгээд хүүтэн байна гэж худлаа хэлээд тэгчээрээ нэг тэрүүлчтэй юм уу? Баярлалаа. Караокед дуугийн дуулалт баярлалаа. Дандаа алдаршуулж юм да. Дандаа дуугийн дуулнаа гэд. Тэгээд өнөөдөр ирсэнд маш их баярлалаа. Тэгээд тоглолт болох ч амар завгаагаа ч гэсэн бид хэдий хүндлээд манай урилга хүлээ аваад ирсэнд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Чамд ч гэсэн ураад хөрх асуултад ичин стилээсээ асуусан хэрэг баярлалаа гэж баярхан зүйлсэлээ. Бид хоёр өнөөдөр Gossip Mix байлаа. Тэгээд 4 сарын 11-нд хасаа аренад Малжангойгч, Баяр цэцэгч, Агим мэгчийн тоглолтыг хүлээн авч үзээрэй. Баярлалаа. Баяртай манайхаа. За баярлалаа баяртай. Өх. Хүзүндээ мөнгөн зүйлмээ яг одоо би чадахгүй л дээ их гоё яж чадахгүй л дээ. Гэхдээ өнөөдөр маш гоё ялаа. Тэгээд үзэж байгаа бүх хүмүүс маань бас таашааж үзсэн байх гэж найдаж байна. Баярлалаа. Би явж энийгээ болоо.